өнгөрсөн оны 12 сард энэ хил дамсан төмөр замын холболт чухал учраас энийг одоо хэлцээрээ хийж чиглэл өгсөн. Гэхдээ ер нь бол энэ хил холболтын төмөр зам бол чухал ач холбогдолтой дээр ямар ч хэрэгэлцэхгүй байгаа. Гэхдээ энд нэг хар бууж хэлж байна. Одоо энэ оржсэн гэрээ болохоор нүүрсний дахиад том хулгай явах гэдэг юм шиг зүтэй гэсэн. Энэ дээр яагаад тэгж харагдаж байна гэхээр энэ орж исэн саналууд дээр би одоо Монголын талын ажилласан гэж бодож байгаа. Энд бол дандаа хятадын талын одоо эрх ашигын үүднээс хандсан ийм залтууд байна. Би жишээлээ. Энэ бол наах гэлж гэрээнд төмөр зам хил холбогдын төмөр зам барих гэрээ байснаа одоо энэ хилцээрийн одоо 3-1 дээр нь нүүрсний гэрээ энэ уурхаан гэрээ хийхгүй бол төмөр замын чинь энэ ажлыг эхлэхгүй урьдчилан нөхцөл юм байна гэсэн ийм залт байна. За дээр нь энэ бүр хятадын сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн экспортыг дэмжих заалт явж байна. Бид нар энэ чинь төмөр зам барих болохоос хятадын сэргээгдэх эрчим хүчний экспортыг дэмжих гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Аль талд ажиллаад байгаа юм бэ? Тэгээд дээр нь уул нь бид нар чинь экспорт хийн гэдэг чинь аль болохоор хэрэглэгч рүүгээ дөхүүлж өгчиж үн цэн бий болгодог байтал чинь аман дээр авчна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тээвэрлэлтийн компаниуд монголчууд уурхай холбоотой бид нар хийж чадчихин. Тэгээд тээвэрлэлт бид нар одоо энэ олон хүмүүс хөрөнгө оруулалт хийцэн байна. Ингээ болоод явж байгаа юмыг заавал хятадын талуудыг оруулж ихэр энэ гэрээний чинь 3 цогцоор гэж цогц гэдэг чинь ер нь бол энэ 3 чинь гуруула байж энэ төмөр замын хил холболтын төмөр замын гэрээ биш нүүрсний гэрэл болсон байна л да. Тэгэхээр энэ дээр нь одоо энэ төрийн 2 компани гэж хэлсэн одоо тэр ихний залтан дээр нөгөө China Energy хөрөнгө оруулалтын компанитай хамтарч ажилладаг хятадын бүх компаниуд одоо жишээлбэл энд орж ирнэ гэсэн ийм залтууд. Тэгээ хил 2 улсын хоорондын хилцээр гэсэн мөртлөө энэ нөгөө үн тохирж байгаа FCA амны нөхцлөөр FCA амн дээрээс шууд экспорт хийх боломж байхгүй шүү дээ. Энэ нөхцөлийг ингэж тавьж өөрсдөө ингэж одоо доош нь хийж өөр улсын компаниудыг ингэж дэмжиж байгаа ийм залтууд оруулж чад гайхаад байна л да. Тэгээ энэ чиглэлээр зүгээр одоо хардаад байгаа юм гэхээр яг энэ асуудал ярихад энэ асуудлын эсрэг байж болох хүмүүс рүү чиглэсэн PR ажиллагаанууд явагдсан. Одоо энэ төслийг гацаахчин бүлэгэл байна гэдэг талаар ийм одоо том юмнууд явсан. Тэр тийм байхгүй шүү. Тэгэхээр одоо шил миний нэрийг холбож одоо нэлээд дайрсан. Тэгэхээр би энийг зур одоо тэр үед хардаад байсан. Энэ цаана нэг том хулгай явах гээд эсрэг байж болох хүмүүсүүдийг ингэж энэ үг. Тэгэхээр энэ саяын орж иж байгаа гэрээн дээр өмнө бол хил холболтын төмөр зам гэж ярьж исэн бол одоо эн чинь хятадын компаниудыг дэмжих асуудал болсон. Хятадд нүүрс зарах хятадын компаниудад 16 жил нүүрс зарах гэсэн ийм асуудал болсон юм биш. Дээр нь бас өмнө одоо хийжсэн технологиудтай адилхан нууцлалт оруулж байна. Энэ гэрээний тухай асуудлыг өөр хүнчлэл үзэж харж болохооргүй ийм залтууд оруулж байна. Тэгэхээр яг л нөгөө урд үлгэр шигээл бас нэг хэсэг бүлэг хүмүүсүүдийн хулгай хийдэг, тэрийг хааж нуудаг иймэрхүү асуудал руу орох гээд залтууд орсон байна л да. Тэгээд энэ дээр ямар шоу байр суурьтай байгаа юм. Саяын залтууд яхаар төмөр замын гэрээ байснаа нүүрс зарахгүй бол уурхаан гэрээ хийхгүй бол энэ одоо төмөр замыг хийхгүй бол хятадын компаниудыг нүүрс тээврийн болон хятадын компаниудыг дэмжих, хятадын бүр сэргээгдэх эрчим хүчний компаниудыг дэмжих залтууд болоо явж байна. Нөгөө талд нь бидний тэр бомбтой дэмжинэ гэсэн яасан бусад залтууд нь байхгүй. Тэр нүүрс орчлохгүй гэж ярьсан юмнууд нь байхгүй. Бид нар одоо энэ төмөр замын чинь Монгол талынхаа монголчууд нь бид нар одоо татвар төлөгчдийнхээ мөнгөөр эзнес тавлаа өөрсдийнхөө мөнгөө гаргаад барьж байгаа. Хятад тал нь өөрсдийнхөө мөнгөө гаргаж байгаа. Дээр нь 16 жил нүүрс өгж байгааг яагаад энэ хямдралтай хөнгөлөлтөй нөхцлөөр бусдад энэ боломж олгож байгаа гэдгийг дахиад нэг тайлбар авчмаар энийг ерөөсөө одоо болтсан ойлгохгүй байгаа даа. Тэгэд юу сайд бас судлаа яриад байна л да. Энэ гэрээн дээр чинь биднэрт өгсөн материал эсвэл өөр юм тарааж өгсөн юм уу? Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн экспортыг дэмжих. Манай чинь ямар ямаар тоног төхөөрөмж үйлдвэрлэж хятадд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэх юм бэ? Ийм асуудал улсын хурал дээр тогтоол ярихад ийм асуудал хятадын сэргээгдэх эрчим хүчний компаниудын тоног төхөөрөмжийн экспортыг дэмжинэ гэдэг асуудал юу ч яриаггүй. Тэн дээр чинь тэгээд хар дээр цаанаар бичсэн юм чинь л асууж шин. За энэ хилцээрийн одоо төслөөс харахад бол энэ бол энэ тэгш гэрээ хилцээр биш байна. Тэгэхээр одоо нэг 8 зүйл дээр энийг сайжруулахгүй бол би энэ юу дэмжих боломжтойгоо гэдгийг хэлье. Нэгдүгээрт нь болохоор улсын хурлын тогтоол
дийн гарчиг нь бол ганц мод бонд гашуун сул ганц модны хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын хэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл гэж гарч ирсэн бол гэрээний агуулга өөрчлөөд дээр нь уурхайн хүчин чадал нүүрсний худалдааг гол чухал мэтээр ингээ оруулсан байна. Тэгэхээр энийг өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаар энэ засгийн газрын хоорондын хилцээр дээр хятадын одоо China Energy хөрөнгө оруулалт энэ компани хамаарал бүхий этгээдтэй хамтран ажилладаг хятадын бүх компаниуд орж ирэх болсон байна. Ийм одоо жишээлбэл гэрээ энийг юу хязгаарлах хэрэгтэй байна. Гуравдугаарт нь энэ улсын хурлын тогтоолын одоо гол агуулга бол хил холболтын төмөр замал чухал байсан болохоос одоо энэ заалтан дээр болохоор нүүрсний гэрээ уурхаан чухал юм шиг ийм тэрийг хийхгүй бол энэ төмөр замыг чинь барихгүй гэсэн ийм агуулгатай энийг өөрчлөхгүй дэмжих боломжгүй. Дөрөвдүгээрт нь энэ нүүрсний үнийг FCA уурхаан ам гэдэг ийм байж болохгүй. Монгол аж ахуйн нэгжүүд, Монгол залуучууд, Монгол компаниуд туслан гүйцэтгэгч яг энэ ажлуудын чадах ажлуудаа яагаад хүндэггүй та? Энийг бид нар өөрсдөө хийх ёстой. Энэ бололцоо боломжуудыг тэгээд хятадын компаниуд таатаа нөхцөл болгоно гэж ийм байж болохгүй шүү дээ. Хууль Монгол өөрсдөө аж ахуйн нэгжүүдэд болохоор шалгуур тавьдаг мөртлөө хятадын компаниуд таатаа нөхцөл болгоно ийм нөхцөл байж болохгүй. Энийг хасахгүй дэмжих болцоо байхгүй. За 5 дугаарт нь саяын энэ хятадын компаниудыг дэмжих заалтыг авахгүй дэмжих болцоогүй. 6 дугаарт нь энэ дахиад бас хятадын сэргийгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн компаниуд экспортыг дэмжих. Тэгээ энэ 5 дугаар заалтан дээр байгаа заалтыг энийг хасахгүй дэмжих болцоо байхгүй. Энэ дээр бас уялдуулаад хэлэхэд улсын хурлын тогтоол дээр орсон цөөхөн эдхэн яг одоо жишээлбэл үүрэг өгсөн заалтууд байна. Тэднийг хасангуудаа хаанаас нь мэдэгдэхгүй тэнд ороогүй заалтуудыг оруулж ирсэн байна. Ямарыг нь хасаад ямарыг нь нэмсэн гэдэг. Одоо энэ дэр жишээлбэл бомбтой холбоотой заалтууд байгаа. Шивээ өрн зэхээ ханг мандал тэгээд байтаг улаастай бичиг зүү хатавч гэдэг заалтууд байсан. Энийг нь хасцсан. Дээр нь энэ нүүрсний гүн боловсруулах, говийн усжуулах, цөлжилтөд тэмцэгдэрсэн заалтууд байсан. Тэдний хасчингуудаа орон сууц болон эрчим хүчний нүүрсний гэсэн хоёр заалтад оруулсан бусдыг хасцсан. Тэгэхээр улсын хурлын тогтоолыг бид нар дураараа ингэж олонхоор шийдсэн асуудлыг би ингэж одоо өөрчилж чадахгүй. Тэгэхээр энийг улсын хурлын тогтоолд нийцүүл гэж хэлмээр байна. Дараагийн заалт нь болохоор энэ нууцтай холбоотой хятадын тал үнэхээр одоо нууцлах хэрэгтэй бол тэгвэл энэ хилцээрийг ерөнхий болгоод тэрийг нууцлаад яг энэ жишээлбэл аж ахуйн нэгжтэй холбоотой ч юм уу нарийн детальтай холбоотой заалтуудыг ингэж оруулж ирэнгуутаа тэгээ нууцлалт оруулна гэж ийм байж болохгүй. Бидний хувьд бол олон жил одоо жишээл Эрдэнэс 5 толгойн баг бүх захирал руу шоронд орсон. Өөрөөр хэлбэл энэ том компани бол улс төрийн хэрэгсэл болдог. Улс төрчдийн одоо төрөвч болдог. Улсын намуудын төрөвч болдог учраас энэ эрсдлээс салах үднэс биднэрт бол энэ ил тод байх зайлшгүй шаардлага байна. Энэ буцаад улсын тусгаар тогтнол эрх ашигтай уялдах учраас энийг ингэж нууцлах зайлшгүй шаардлага байхгүй гэж бодож байна. Энэ нууцлалын заалтыг байхгүй болох хэрэгтэй. Дараагийн нэг заалт өшөө нэмэх одоо хүсэлтэд нэмэлт заалтан дээр авилгалтай холбоотой заалтыг хэрвээ энэ гэрээ хэлцээртэй холбоотой одоо гэрээний талууд энэ дээр бол хятадын төрийн өмчт компаниуд байна, Монголын одоо компаниуд байна. Энэтэй холбоотой авилгалтай эсвэл ямар нэгэн улс төрийн хүчин ч юм уу нөлөөллүүд энэ гэрээнд нөлөөж давуу тал ийм байдал олгосон бол энэ гэрээг цуцлах ёстой ийм заалт оруулах хэрэгтэй байна. Бид нар энэс айхгүй гэрээг хийх ёстой. Энэ гэрээг харахаар бид нар улсын хурлын тогтоолоор хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын гэрээ байсан. Одоо энэ үргэлжлүүлээд хилцээрийн нэр нь одоо өргөжөөд нүүр судалдах тэгээд уурхаатай холбоотой гэрээ болсон энэ явж байгаа. Тэгэд энэтэй холбогдуулаад хятадын талын компаниудыг Монгол талын одоо талын гэрээ энэ оролцоогүй юм шиг иймэрхүү төр зураг харагдаад байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой асуултууд байгаа. За би тэр сүүлээс нь тэр хэлье. Улсын хурлын тогтоол дээр энэ хятадын одоо сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн экспортыг дэмжих гэдэг тийм бол тогтоол дээр байхгүй байсан. Одоо ч ийм заалт ороод ирсэн байгаа. Энийг яагаад ороод ирсэн гэдгийг надад түрүүн тайлбар хэлье гэсэн хэлээгүй байгаа учраас дахиад асуучих. Дээр нь одоо энэ хятадын талыг бас дэмжиж байгаа юмнууд гэхээр энэ одоо уурхайн олборлтон дээр монголчууд өөрсдөө чаддаг юмыг хятадын талын аж ахуйн нэгжүүдийн оролцоог одоо дэмжнэ, таатаа нөхцөл бүрдүүлнэ гэдэг хууль бас одоо жишээлбэл тэр чин тендер зарлаад явал одоо хятадын компаниудад Монголд компаниудаас илүү нөхцөл олгоно гэж одоо тийм байж болохгүй. Гэх мэт ингээд заалтууд орцсон байна. Дээр нь би түрүү хэлсэн төмөр зам холбохын тулд
эдийн засгийн өгөөжийг хангахын тулд нүүрсний гэрээ хийж байгаа гэж бодсон чинь нүүрсний гэрээ хийхгүй бол төмөр замын бүтээн байгуулалт чинь холбохгүй гэдэг ийм заалт жишээлбэл энэ дотор орцсон явж байна. Тэгэхээр энэ одоо асуудлууд улсын хурлын тогтоол дээр байхгүй байсан асуудлууд тэгээд зарчмын хувьд ингээд өөрчлөгдөөд ингээд ороод ирсэн байгааг бас гайхаад байна л да. Тэгэхээр энэ зөвшөлдсөн гэж орж ирэхээр бидний хувьд бол одоо мэдээж одоо зөвшөлдсгүй гэвэл буцаж одоо нөгөө талтайгаа ярилцах юм. Энэ талаар бас ярилцах зайлшгүй шаардлагууд байгаа учраас энэ дээр тодруулга өгөөч. Яагаад ингээд улсын хурлын тогтоол дээр байхгүй зүйлүүдийг нэмж оруулаад байсан зүйлүүдийг хасаад жишээлбэл тэр бусад бомбтой холбоотой асуудлууд яг тэрийг бол тайлбар өгсөн учраас дахиж дурдах хэрэггүй байх. Тэр энэ жишээлбэл хот байгуулалт гэдэг юм нэмсэн байна. Тэгээд нөгөө юутай холбоотой нүүрсний боловсруулалттай холбоотой залтуудыг хасаа ийцэн их хэмжлэнгэр гээд нэлээд юмнууд өөрчлөгдсөн байна л да. Тэгэхээр улсын хурл бол бас энэ олон хоороо улсын хурлын тогтоол баталсан учраас энэ хүрээнд энэ гэрээ хэлцээрээ хийхгүй бол яагаад ингэж нөгөө талынхаа эрх ашигыг одоо харж нөгөө талдаа хэтэрхий ингэж тал зассан ийм гэрээ болоод ороод ирвэ. Энэ гэрээний чи агуулгаж харахаар монголчуудын эрх ашигыг хамгаалсан үнц ерөөс харагдахгүй байна. Тэгээд улсын хурлын тогтоолын одоо заалтууд орсон гэдэг. Би энэ тогтоол надад байна л да. Энэ тогтоол дээр жишээлбэл би орхигдсан юмнуудын тэгвэл хэлж үгээ. Би одоо буруу харддаг юм уу? За энэ 12 дугаар зүйл дээр нүүрсний гүн боловсруулах хажуулдвар гэдэг асуудал байсан байна. Говийг усжуулах гэсэн асуудал байсан байна. Шар шорон шуурга цөлжилттэй тэмцэх хил холболт гэсэн холбоот асуудлууд байна. Орон нутгийн хөгжил гэсэн юм байна. Тэгээд дээр нь энэ залт чинь хэдхэн юм үргэлжүүлсэн юм ба. Шивээ өрн зэхээ ханги мандал бичигт одоо босод байдаг үлээстэй бомб тэтэр гэсэн залтуудыг яг хуу тусдна гэдээ тайлбарлаад байгаа боловч тэгээ байхгүй мөртлөө энэ байхгүй юмнуудыг нэмсэн байхгүй. Энэ дээр хизээч эрчим хүчний тоног төхөөрөмжийн экспортыг дэмжих гэдэг бид нар тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй газар бид нар хэрвээ эрчим хүчний экспортоо дэмжинэ гэж болж байгаа байхгүй. Төмөрд хил холболтын төмөр зам чухал байгаа. Тэрийг бүгд ойлгож байгаа. Тэрийг дэмжиж байгаа. Тэрийг холбохын тулд эдийн засгийн өгөөжийг хангахын тулд нүүрсний борлуулалт одоо уурхайтай холбоотой гэрээ хийнэ гэсэн болохоос биш. Нүүрсний борлуулалтын гэрээ уурхай одоо уурхай өгөхгүй бол төмөр замын гэрээ чинь хийхгүй гэдэг ийм урьдчилан нөхцөл болгосон юм заалт. Ийм хизээч одоо улсын хурлын тогтоол дээр агуулгын хувьд ч үг үсгийн хувьд ч тийм байхгүй. Тэгэхээр яагаад ийм залтд орсон? Би үгийн яг өгүүлбэрээр уншиж үгээ. Аж ахуйн нэгж хооронд нүүрс худалдаж худалдаа авах урт хугацааны гэрээнд гарын үсэг зурах 5-7 түвш уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх энэ ямар хамтын ажиллагаа нь хил дамсан төмөр зам бүтээн байгуулалтыг эхлүүлэх урьдчилан нөхцөл болно гэж. Тэгтэл улсын хурлын тогтоол дээр болохоор энэ дээр эдийн засгийн энэ 5-7 төмөр замын тээврийн багтаамж эдийн засгийн өр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ гэсэн тэгэхээр ийм байрын соёлоод сая та гуруулаа зэрэг хийх юм шиг явж байгаа боловч энэ оруулж ирж байгаа төслөөрчин болохоор эхэлж нүүрс уурхай хоёроо хийж энэ төмөр замын чинь холбоно гэсэн ийм нөхцөлтэй ороод ирсэн. Би үг үсгээр нь хараад хэлээд байна л да. Тэгэхээр та яг л нэг юм бол давтаад байна. Ганц мод гашуун сухад бомбын хил холбоотой төмөр замыг дэмжиж байгаа. Энийг бол угаасаа бид монголчууд өөрсдийнхөө төрийн өмчт компанийнхаа мөнгөөр энэ хөрөнгө оруулалтыг өөрсдөө хий гэж тэгээд нөгөө талд нь энэ гэрээ хилцлийг одоо уул нь үр ашигтай хийгээд ир гэж явуулсан чинь ухаангүй ноён дуршгүй албагддаг шиг болтгоо бараа үгний нөгөө нисдэг мөргөдөг шиг Монголын талд ногдох давуу талыг нь сайн болгоод иргээд ирсэн чинь гэрээнд байхгүй залтуудыг нэмээд хятадын талд ашигтай ийм залтууд оруулаад ирсэн байна. Тэгэхээр энэ нэг 8 зүйл байна. Энэ залтыг оруулахгүй бол өөрчлөхгүй бол энэ хилцээрийн төслийг дэмжих боломжгүй төвшөө сайжруулах шаардлагатай гэж бодож байна. Нэгдүгээр улсын хурлын тогтоолын төсөл дээр энэ гэрээг бол хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хилцээр гэж байсныг энэ одоо оруулж ирсэн төсөл дээр болохоор дээр нэмээд нүүрсний худалдаа 5-7 нүүрсний уурхайн хүчин чадал гэж оруулж ирсэн байна. Энийг улсын хурлын тогтоолын төсөл дээр болгомоор байна. Хоёрдугаарт нь энэ гэрээний талууд дээр хятадын талаас China Energy хөрөнгө оруулалтын компанитай хамаарал бүхий хуулийн этгээдтэй хамтран ажилладаг хятадын санхүүжилттэй гэхээр ер нь хятадын бүх компаниудыг энд оруулж ирэх гэж байна гэрээний тал дээр. Тэр энийг өөрчлөө ийм ерөөсөө яригдаагүй. Хоёрдугаарт нь. Гуравдугаарт нь энэ урьдчилан нөхцөл гэдэг юм гэрээн дээрээдсэн үзэл баримтал нь одоо 3-1 гэж байгаа бол гуруулаа зэрэг явах хэрэгтэй байтал нүүрсний
худалдаа хийж иж уурхайн гэрээ хийж иж энэ төмөр замын асуудлыг чинь ярина гэсэн ийм урьдчилан нөхцөл гэж орсон байна. Энийг өөрчлөө. Дөрөвдүгээрт нь энэ нүүрсний гэрээнтэй холбоотой заалтан дээр үнэ тооцож байгаа FCA уурхайн ам гэж өөрөөр хэлбэл монголчуудад нүүрс тээвэр хийж сурцсан, хөрөнгө оруулалт хийсэн, уурхай хийгээ сурцсан энэ болцоо боломжуудыг хятадуудад ингээд өгөх гэж байна. Тэгэд энэ үнийн нөхцлөө дээр нь энэ дээр тэр сая амаараа болохоор эрчим хүчний нүүрс орцсон гэж тэр залт малтууд оруулах хэрэгтэй байна. 5 дугаарт нь энэ хятадын компаниудад энэ аж ахуй нэгжийг арилжааны зарчмаар хятадын компаниуд оролцохыг дэмжин тэгээ таата нөхцөл бүрдүүлнэ. Энэ залт тогтоолын нөхцлөөр байхгүй. Энийг аваа. 6 дугаарт нь энэ хятадын эрчим хүчний одоо сэргийгдэх эрчим хүчний компаниудыг дэмжих юм заалт орцсон явж байгаа шүү. Гэхдээ ийм зүйл тогтоолын нөхцөл дээр байхгүй. Энийг аваа. 7 дугаарт нь энэ нууцтай холбоотой асуудал байна. Энэ гэрээ өмнө одоо үе үеийн 5-7 компаниуд дээр хулгай гарч ирсэн, авилгалын асуудлууд гарч ирсэн. Тэгэхээр энийг тойроод ийм асуудал болж магадгүй учраас энд нууцлаад байх юм байхгүй. Хэрвээ хятадын тал үнэхээр нууцтай одоо нууцлах хэрэгтэй гэж бодож ивэл гэрээгээ ерөнхий хийгээд ийм нарийн зохицуулалттай холбоотой залтуудаа өөр тусдаа ил болгодог гэрээгээр зохицуулаа гэдэг ийм залт байна. Дараагийн 8 дахь асуудал нь бол авилгалтай холбоотой залт оруулмаар байна. Энэ нэмэлт залт дээр хэрвээ ямар нэгэн байдлаар хятадын төрийн өмчит компани ч юм хятадын талаас Монголын төрийн өмчит компани энэ улс төрийн албан тушаалтан одоо нам бүлгүүдэд тодорхой хэмжээний авилгал өгсөн бол энэ гэрээ цуслагдах ийм нөхцөлд ийм залт оруулаад. Тэгэхгүй бол энэ одоо хийж байгаа үйл явцуудыг харахаар бас л одоо энэ гэрээ хийхийн өмнө маш том PR-ийн акцууд явсан. Энийг одоо эсэргүүцэх хүн байхгүй байх чинь эсэргүүцэх чаа юм шиг хүчээр хийж чаа юм шиг ийм асуудлууд явсан. Энэ гэрээтэй холбоотой асуудлууд дандаа шинэ жилээр ч юм уу чуулган завсарсны дараа шийдэх юм уу ийм завсрын үеүүдэд ингээд орж ирж байна. Тэгэхээр энэ дээр бол би одоо хувийнхаа хувьд хэлье. Над руу нэлээд дайрсан. Би бол энэ төслийг төмөр зам явуулахыг дэмжиж байгаа. Би улсыг эрх шийд тавина. Ямар нэгэн бүлэг эрх ашиг хамгааж байгаа юм байхгүй. Хэрвээ одоо миний эсрэг юм хийгээд байгаа тэр бүлэг хүмүүс одоо өшөө энэ хартаар байхгүй. Хулгай нүүрсний хулгай улам томроод бүр томоор нэг ч юм шиг үздэй гэсэн. Тэгэхээр ийм тийм санаа бодолтой хүмүүс бол айхгүй шүү гэдэг л.